Хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа, хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочдтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор Соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийн багш Төмөрчөдөр, Соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийн багш Бат Тулга нар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу? Өнөөдөр бас үзэгчдэд хэрэгтэй сайхан мэдээллүүдийг хүргэх гээд та хоёрыгаа студидд явуулсан юм аа. За, юуны төрөн шууд гол сэдвлөөгөө хэдүүлээ. Яриандаа орё гэж бодож байна. Томоохон хэмжээний олоосон хэмжээний 327 болох. Ер нь бол жил болгон зохион байгуулагддаг. Энэ жил ч одоо бараг 32 дахь жилдээ гэж байгаа тийм. Ер нь бол маш одоо жил ахигдсан бол маш өргөжөөл томрол байгаа энэ наадам гэж оюутны наадам гэж бараг хэлж болно да тийм. Ийм болж байгаа. За энэ талаарх мэдээллийг хүргэе. Хэднээс эхлэв, хэдний хүртэл 27-ны хүртэл үргэлжлэн юу болох вэ гэдэг тийм. Тэгэхээр Соёл урлагийн их сургуулиас зохион байгуулдаг энэ театр шинэ үегээд анх тийм нэртэй явж байгаад энэ жил бол яг театрын одоо олон улсын статустай болоод одоо 3 дахь жилдээ явж байна. Анх зохион байгуулагдсанаас хойш гэхээр 32 дахь жилдээ бол зохион байгуулагдаад энэ жил 32 дахь жилдээ бол зохион байгуулагдаад явж байна. За тэгээ онцлог гэд тэгэхээр нөгөө олон улсын статустай болоод 3 дахь жилдээ гэдэг утгаараа олон улсын одоо урлагийн чиглэлээр суралцдаг оюутнууд бас ирж туршлага одоо харилцаа оюутнууд маань хоорондоо туршлага судалж одоо тайзан дээр бүтээлтэй оролцож байна. Дээрээс нь одоо сурагч багш нар бас ирж лекц одоо мастер классуудыг бас орж байгаа гэдгээр даваа талтай байна. Энэ жилийн хувьд гэд тэгэхээр тайзан дээрх уран бүтээлүүд маань бол 60 гаруй уран бүтээлүүд оролцоод нийт 500-аад оюутнууд бол оролцож байна, хамрагдаж байна. Дэлгэцийн бүтээлд гээд тэгэхээр энэ жилийн хувьд 34 бүтээл одоо ирсэн. Түүнээс одоо нийт 29 бүтээл маань бол яг аль биесээр ирээд тэгээд тэрнээсээ бид нар 6-гийн шалгаруулад тэгээ одоо гран-при дээр 1-2 дугаар байрыг ол эзлүүлэхээр ингээ явж байна. Ямар одоо төрлүүд агаалаа тэмцээний маань уралдааны маань харин. Энэ дээр болохоор шилдэг, найруулга, шилдэг одоо эмэгтэй эрэгтэй жүжигчин за зохиолч тий тэгээд тэгээ шилдэг туслах тийм дөрвүүд эрэгтэй эмэгтэй дөрвүүд тэгээ шилдэг найруулагч за тэгээд шилдэг тайзны зураач шилдэг зохиолч тий тэгээд номинацууд бас тусдаа шалгуулж байгаа шилдэг уран сэтгэмж гэдэг жил ирэх тусам л бас одоо оролцож байгаа оюутнуудын маань та нэмэгдэж байгаа харагдаж байна. Одоо сая хэлсэн бүтээлүүдийн тоогоор харахад тий бас ямар сургуулийн оюутнууд бас хөвчлээ оролцож байна, оролцож болох хэлээ тий. За энэ жил бол манайхаас ер нь дотоодын их сургуулиудаас бол Сити их сургууль, за их цэцэг олон улсын их сургууль болон зохиомж, за Монголын үндэсний их сургууль, мөн кино урлагийн дээд сургууль гэдэг дотоодын. За дээрэс нэмээд соёл урлагийн их сургууль. Эдгээр сургуулиудаас дотоодоос бол оролцож байгаа. За гадаадаас гэх юм бол Оросын холбооны улсаас, за Вьетнам, Тунис, за Казахстанаас мөн энэ жил оролцож байгаа бас их сонирхолтой. Хятад бас байгаа. Хятад дээрээс нэгдсэн тийм ээ тий. Олон улсын гэдэг утгаараа ер нь энэ жилийн үед бас нэмэгдсэн орнууд бас нэлээдгүй харагдаж байгаа шиг байна тий. Тэр ирээрээ өрсөлдөөн чадамжын хувьд бол нэлээд өрсөлдөөнтэй юу болох бах тий. Тийм энэ жил бол нэлээд өрсөлдөөнтэй л явж байна. Тэгээ тэрнээс гадна манай соёл урлагийн сургуульд утга зохиолын анги гэж бас байдаг байхгүй юу. Тэгээ нөгөө өнөөгийн нийгэмд чинь кино зохиол хэцүү байна, жүжигний зохиол хэцүү байна гэж тэгдэг. Соёл урлагийн их сургуульд бас нэг бодлогын чанартаагаар одоо зохиолчдыг бас нэлээдгүй дэмжиж байгаа. Тэгээд 327-тай маань уялдаатайгаар бас нөгөө утга зохиол шүмжийн бас уралдаан болдог. Тэгээ энэ нөхцөлд бас одоо утга зохиолоор суралцдаг, бас утга зохиол кино урлагт сонирхолтой, тайзны урлагтай сонирхолтой хүмүүс байвал бас шүмж бичлэгийн уралдаан маань бас явж байгаа. Бас давхар мэдээлэл өгөхөд. Тэрүүндээс яран дээр гарч ийн мастер класс сургалтууд явагдаж байгаа гэж байна тий. Ямар сургалтууд явагдаж байна. За ер нь оролцож байгаа бүх хүүхдүүдэд л хамрагдаж байгаа гэсэн үг шүү дээ тий. Бүгдэнд нь бол нээлттэй байдаг. За дээрэс нь одоо эхний өдөр болохоор мастер классуудын хувьд гэд тэгэхээр хувь хүний хөгжил гэдэг сэдвээр одоо хувь хүний хөгжил брендинг гэдэг чиглэлээр Beauty God компани захирал 90 болт эхний өдөр маань мастер классыг орсон. Тэгэхээр оюутнуудын маань хувьд болохоор төгсөөд хэрхэн одоо зах зээл дээр өөрсдийгөө борлуулах юм бэ гэдэг асуудлууд бол өнөөгийн нийгэмд бас маш чухлаар тавигдчихэж штэ тий. Тэгээ дээрээс нь жүжигчин гэдэг мэргэжлийг бас яаж гоё хөрвүүлж зах зээл дээр яаж үнцэнтэй одоо уран бүтээлч болох вэ гэдэг талаас нь одоо
оюутнууд маань хандаж лекц уншсан. За хоёр дахь удаа болохоор Доржийн Золбаяр гэдэг кино найруулагч үндэсний одоо киноны хэв маяг гэдэг сэдвээр лекц уншсан. За Яндан Шарвын орчин үеийн театрын чиг хандлага, найруулгын асуудал гэдэг сэдвээр за дээрэс нь одоо нэг гаднаас ирж байгаа хоёр одоо мастер класс тавьж байгаа хоёр багш байгаа. Тэр маань болохоор Ли Донг гэдэг Вьетнамын олон улсын театрын институтийн бас захирал хүн, жүжигийн зохиолыг хэрхэн бичих вэ? Ур чадвар талаас нь бас ийм сургалт орж байгаа. За дараагийнх маань болохоор Екатеринбургээс болохоор тайзан дээр хэрэг чөлөө ба үнэн байдал гэдэг сэдвээр одоо ийм мастер классуудыг орохоор бэлдэж байна да. За мөн театрын 7 хоногийн хүрээнд бас одоо 6 өдрийн турш оюутнуудын уран бүтээлүүд бас тоглогдно гэсэн мэдээлэлсэн. Тэр талаар гоё мэдээлэл өгөөч. За театр 7 хоногийн хүрээнд бол оюутнуудын маань бүтээлүүд за дотоодын одоо дэмжин хамтарч ажиллаж байгаа сургуулиудын, ихтэй сургуулиудын оюутнуудын маань бүтээлүүд бол тус театрууд дээр тоглогдоо явж байгаа. За тэгээд өчигдөр бол Антон Павловичийн Чехийн хүүхдүүд гэдэг нэг бүлэгт жүжигүүдийн бол кино урлагийн дээр сургуулийн оюутан театр тоглогдлоо. За их цэцэг олон улсын их сургуульд бол Тэмүүжин гэдэг жүжиг тоглогдохоор төлөвлөгдөж байна. За мөн одоо бас төгсөгчдийн бүтээл гэж байдаг. Бас оюутан театр, соёл урлагийн сургуулийн оюутан театр гэж тоглодог. Хөгшин эм туулаа гэдэг жүжиг маань тоглогдсон. За Сьютоны одоо улаан дэлгүүд асар жүжиг тоглогдохоор төлөвлөгдөж байна. За мөн одоо цэргийн бэлэвсэн гэргий. За дээрээс нь Диважингийн хаалга тоглогдохоор. Эдгээр бүтээлүүд маань бол ингээд хуваарууд нь гарцсан. Тоглогдоход ингээд бэлдээд байна. 327 гэдэг за оюутнуудын их наадам гэж нэрлэгдээд байгаа. За энэ бол оюутнуудад бол маш өгөөжтэй ийм арга хэмжээ болоо гэж хардаг. Ер нь оюутнуудын оролцож байгаа хандлага, хүлээж байгаа байдлын тэнцэнт уралдаанд ингэж оролцож байгаа итгэх нь ер нь хэр нэмэгдэж байна. Ер нь хэр вэ? Оролцоо хэр вэ оюутнууд маань? Оролцоо бол маш сайн байна. Ер нь дээр нөгөө яг мэрэгжлийн гэдэг утгаараа оюутнууд маань бас жил болгон ер нь бол хүлээдэг болцсон. Тэрэндээ бас тодорхой хэмжээгээр ингээд бүтээлүүдээ ингээд сойгоод тий өөрсдөө бэлддэг болсон. Гэхдээ яг өмнө нь тавигдчихсэн бүтээлүүдийг бид нар бол авдаг байхгүй юу? Яг 3:27-доо зориулаад шинээр бүтээл хийдэг жүжигчид маань бол тайзан дээр. За дэлгэцэн дээр гээд тэгэхээр 72 цагийн дотор бол богино хэмжээний кино хийж өрсөлддөг хоорондоо шууд сэдвээ суглаад 72 цагийн дотор бүтээлээ хийгээд тэгээд ирүүлдэг. Тэгээд энэ жилийн хувьд гээд тэгэхээр түрүү жил чинь болохоор нэг 17-8 бүтээл дэлгэцэн бүтээлүүдэд оролцож исэн бол энэ жил бүр 34 гэхээр бүр маш их тий оролцож байгаа оюутнуудын маань хувьд ч гэсэн ер нь идэвх санаачлал бол маш их нэмэгдэж байгаа. Энэ ч утгаараа бас одоо нөгөө төгсөгч оюутнуудад маань одоо нөгөө карьерийн хувьд ч гэсэн тий нэлийн ер нь оюутнууд маань бас тэрийг аягүй сайн хардаг болчихж байна. Гэж ер нь энэ жилийн онцлог бол харагдчих. Өмнө жилүүдэд бас одоо энэ хүү наадам болохоос өмнө тий багш нар маань оюутнууд манаас ирж ярилцлага өгчээсэн. Тэгээ оюутнуудын сэтгэлээс бас ингэ сонсоход өмнө жил ороод ингэсэн чи ингэсэн. Тэрний дараа жил ингэсэн. Одоо энэ жил яг ингэх төлөвлөгөөтэй гих мэтчлэн одоо юмыг сурахад ч бас нэг юм зориг байх хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тэгээ үеийнгийн маш олон одоо нэг чиглэлээр суралцж байгаа найз нөхдөд байгаа. За би бинээсээ суралцаж тэгээ маш олон зүйлийг л одоо энэ наадмаар бас мэдэж аваад ах шиг байна. Тэгээ түрүүн бас ярианд дурддагцсанчлан олон улсын хэмжээний наадмаа. Олон улсаас бас оюутнууд ирж оролцдог гэдээс ярьжсэн. Тэгээ тэрийг гоё дэлгэрүүлээд хэдүүлээ яриа л да. За бүтээлүүд ер нь бол ирж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд Екатеринбургээс, Хятадаас, Түнис, Вьетнам, Орос гэдэг нийт 5 одоо Монгол маань ороод нийт 6 улсын хэмжээнд бол зохион байгуулагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр Вьетнамд саяхан 9 сард зохион байгуулагдсан олон улсын театрын өдөрт бол соёл урлагийн сургуулийн багш нарын театр лаб гэдэг клуб байдаг. Тэгээд эндээс бас ертөнчүү гэдэг жүжигээрээ бас маш их амжилттай оролцоод ирсэн. Тэгээд энэ утгаараа ч гэсэн ингээд манай оюутнуудад, манай уран бүтээлчдэд бол дэлхийн ингээд
хаалга нээцэн байна л хэдийн тийм ээ. Тэгээ энэ утгаараа бас энэ 327-тоогоо уялдуулаад манай оюутнууд ч гэсэн ингээд дэлхийд гарах боломж бололцоо, олон улсад гарах боломж бололцоо бас байна. Тэгээд одоо таа ч гэсэн бас түрүү хэллээ тийм ээ. Нөгөө оюутнуудын маань хувьд ястаа нөгөө эрхжил энэ жил чадсангүй эрхжил ястаа нэрээ алнаа гэл ингээл дээлийнхээ захыг мушгаал орж байгаа оюутнууд ч гэсэн маш их байдаг. Энэ утгаараа бас манай багш бас ярих бах те оюутан багтаа бас оролцож байсан. Одоо ингээд багш болоо яаж байгаа гэдэг. Тийм. Оюутан багт бол ер нь хамгийн хүссэн хүлээдэг ганц наадам маань л байлаа шүү дээ тий. Тэгээд манай үед бол яг намайг оюутан байх үед бол зөвхөн дотоодын сургуулиуд хоорондоо өрсөлддөг байсан. Гэхдээ л шааж байгаа шүү дээ. CT-гээс ийм ажлууд ирж байгаа сургууль, зохиомж бас ийм ирж байна, кууцаас ийм ирж байна. Бүгдээр ийм төрлөөр ингэж оролцоог л хамгийн их хүлээдэг. Тэгэл өдөр шөнөгүй бэлдээд л одоо яг ингээд олон улсах болоод ирэхээр тэр тоглолт бүр илүү дахин 1-2 нугалж нэмэгдэж байгаа хоёр талтай. Тэгээд бас энэ олон улсын театрын ийм оюутны фестивал байна гэдэг бол цаашлаад оюутан залуучууд маань төгсөөд бас олон улсын театрт одоо энэ холбоогоор дамжуулаад одоо гадны фестивалуудад өрсөлдөх тийм ээ тэр хэмжээгээр одоо Монгол жүжигчдийн маань бас чадвар чансаа бас зэрэгдэг ахих ийм асуудал байгаа юм болов уу гэж энийг бол их би хувьд их сайшаалтай энэ олон улсын оюутны наадам Монгол зохиогдож байгаад нэг сайшаалтай байдаг. Олон улсын за энэ жилийн хувьд оролцож байгаа олон улсын тэр бүтээлүүд за ер нь өмнөх жилүүдтэй ч гэдэг юм уу ингээд бодоход ер нь яг гаднаас ирж байгаа тэр бүтээлүүд ер нь хэр амжилттай оролцдог бай ер нь. Ер нь бол дажгүй сайн бас дээгүүр явдаг. Яг нөгөө бид нар болохоор чинь одоо манай театрын түүхийг энэ дээр бас нэг зүйл мэдээлэл болгоод чанартай хэлж 1930-ад оноос ер нь бол үүсэлтэй гэж ярьдаг штеп. Гэтэл яг соёл урлагийн их сургуулийн эрдэм шинжилгээний багаас бас энэ зун хэрийн судалгаанд яваад Монголын театрын урлаг 1830 оноос үүсэлтэй юм аа гэдэг тийм шин нэрэн үеийг бараг тогтоочж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань нөгөө дулдуутын занзан аравж байгаас үүсэлтэй саран хөхөө жүжигтэй одоо тоглогдож ирсэн тий. Энэ үед бүр хажуудаа ингээд данзан аравжаа маань хажуудаа бүр юм дэг сургуультай одоо татсан дуулах бүр дууны тийм бүр сургалт тий. Тийм хажуудаа жүжиг юм болоод дууны тийм тэрийгээ дагаад одоо нүүр хувиргалт хувц хунаар тайзны багийнх ингээд бүр 1830-ад он одоо тэгж супер ажиллаж исэн байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг түүнтэй адилаар одоо манай Монголын театрын түүхийг 1930-ад он биш 1830-ад он бараг 100 жилээр ингээд урагшлуулсан. Тий. Тэгээ яг нөгөө 100 жилийн урагшилчлаараа бас олон урсгал жанраар тоглогдож исэн жүжигний нөгөө хэв маяг гэдээ ороод ирж байгаа. Монголын одоо за 1930-ад оноос гээд тэгэхээр нөгөө социалист, реалист чиглэлээр л ер нь бол тайзан дээр уран бүтээлүүд тавигдж исэн бол олон улсын ингээд гэдэг статусаараа ороод ирэхлээр нөгөө оролцож байгаа оюутнууд маань маш олон жанраар бол тайзан дээр тог бүтээлүүд тавигдж байна л да. Энэ утгаараа тэгэхээр нөгөө заавал ягаад нөгөө реалистик тоглох хэрэгтэй юм бэ гэдгийггүйгээр одоо нөгөө олон төрөлт одоо нөгөө сюрреалист одоо абстракт тий авангард гэл янз бүрийн абсурд гэл ер нь ингээл ороод ирчихэж байгаа гэдэг утгаараа бас нөгөө оюутнуудын маань тархины тий сэтгэн бодох тэр чадвар төдий чинь хэмээрэл ер нь бол өргөн хүрээтэй болж байгаа. Тэгээ энэ утгаараа бас олон улсаас ирж байгаа оюутнууд маань ч гэсэн манай оюутнуудаас бас суралцах зүйл маш их байгаа. Манай оюутны бүтээлүүд бас маш их чанартай тавигддаг шүү дээ. Ер нь бол жил ирэх тусам л ер нь бол чадал чансаа нь бол сайжирч байна. Тэгээд олон улсаас ирж байгаа энэ баг бүрэлдэхүүнийг ингээд харахад бол ан маань л стачтачл гэдэг шиг л бид нэр ч гэсэн бас нэлээд ач холбогдол үүсэж тийм өч оролцоос оролцож байгаа. Яг тэгвэл манайхаа нөгөө нэмж хэлэхэд хоёр үе шаттайгаар наадам зохион байгуулагдаж байгаа учраас яг шилдэгүүд нь л хоёрдугаар шатанда өрсөлдөнө. Тэнд жинхэнэ гал гарсан тулаан болно. Нэгдүгээр шат бол маш босго өндөр. Очиж сонирхоход үзхийн хувьд зүгээр нээлттэй тийм. Сонирхсан хүмүүс нь очоод тэр урлаг театрт нь ороод цаахан жүжигүүдийн үзэх боломжтой тэр урлагуудын өрсөлдөөнүүдийг харах бүрэн боломжтой шүү дээ тийм ээ.
Энэ ташранд бас нэг мэдээллийн чанартай болгоод хэлчихэж байна. Манай 4-р курсийнхээ ер нь бол нөгөө дипломынхаа жүжигүүдийг бас дандаа нээлттэй тоглодог байхгүй юу? Оюутан театртаа. Тэгээд нөгөө манай Артус гээд радио байдаг. Одоо соёл урлагийн дэрэгдэх одоо оюутнуудын маань сайн дуран клуб бас ажилладаг байхгүй юу? Эсрэг цэг Артус гэ 2 клуб ажилладаг. Тэгээд энэ дээр бас тухай үедээ мэдээллүүдийг өгөө явуулдаг. Тэгээд гоё шинийг одоо шинэ бүтээл үзэх гэсэн хүмүүс чинь бас маш олон байдаг болчихжээ. Ер нь бол тэр хүмүүст бас ингээ манай оюутан театрын өвд хаалгалс нээлттэй байдаг шүү. Мэдээллийг авч чаддаг боломжтой тийм. Энэ жилийн хувьд бас маш олон мэрэгжлийн байгууллагууд 327 та хамтран ажиллаж байгаа. Тэр хэрээр ер нь бас нэг тэндээс бас нэг авьяаслаг бас уран бүтээлчдийг олж харах ийм зүйл нэгж байгаа болоо гэж бодож байна те. Ер нь яг ингээд ажиглаа уншиж байхад Имос, фантастик мэтчлэн мэрэгжлийн уран бүтээлчд бас энэ наадамтаас хамтарч байгаа юм бэлээ. Ер нь ямар байгууллагууд хамтарч байна? Энэ жилийн тухайд бол соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яам, за мөн боловсролын яам, за уламжлал ёсоор улсын драмын эрдмийн театр. За дээрэс нь фантастик продакшн, Имос продакшн болон Гигемус актив хамтран ажиллаж дэмжих байгууллагуудаар за дээрэс нь оллоо цагийн юм болон Бьюти код компаниуд бол хамтран ажиллаж дэмжих байгууллагуудаар ажиллаж байгаа. Маш олон л хамтран ажиллаж байгаа хүмүүс олон жилээс жил жил тусмал цар хүрээгээ төсөөрөө харагдаж байна. Энэ шүүгчдийн бүрэлдэхүүнийг бас асуумаар санагдлаа л та тий. Шүүгчдийн бүрэлдэхүүнд бас одоо ямар хүмүүс оюутнууд маань одоо бас л тий ямар хүмүүс бидний бүтээлийг шүүх болоо гэдэгс бодож байгаа лөө. Шүүгч нар маань бол жил болгон өөрчлөгдөд явдаг. Тэгээд бас энэ нөгөө нууцлын зэрэгтэй явдаг баггүй юу. Гэхдээ яг одоо нөгөө нэгдүгээр шат маань ер нь бол дууссан учраас тийм ээ. Яндан шарав тэгээд одоо Ю фильмийн захирал Ундармаа. За Маск продакшны жүжигчин Эрдэнэзан бол 3 маань ер нь яг нэгдүгээр шатны одоо шал хуралт бүгднийг одоо үзээд шал хуралтыг хийсэн. За одоо 2-р шатн дээр болохоор олон улсын наадам гэдэг утгаараа одоо олон улсын шүүгчд маань орж ирдэг. Тэгээд үндсэндээ бол нөгөө 3 монгол шүүгч маань 1-р шатаа шүүгээд 2-р шатыг бол дан олон улсын шүүгчд маань шүүдэг. Ийм онцлогтой байна. Тэгэхээр яг энэ наадмын гол зорилго гэд харахаар мэдээж оюутан залуучууд руу бол чиглэсэн зүйл байгаа. Ер нь яг ингэ цаашдын хараа зорж байгаа зорилго нь яг юуг харж байгаа бол гэж асуумаар байна. Ер нь одоо бол яг оюутны гэдэг утгаараа л олон улсын оюутны гэдэг утгаараа явж байгаа дараа нь олон улсын гэдэг статус руу орчлоо. Тэгэхээр шинээр одоо бид нар одоо соёл урлагийн их сургуульд соёл урлагийн салбарт ямар боловсон хүчин бэлтэж байгаа вэ? За дээрэс нь олон улсад одоо бидний бэлтгэж байгаа оюутнууд маань бас шанцаа үзээд байна шүү дээ. Тэр гаднаас бас ирж байгаа оюутнуудтай шанц одоо өөрсдийнхөө уран бүтээлийн чадал чансааг ингээс хорж байгаа гэдэг утгаараа одоо гол бэлтгэгч сургуулиудын маань л одоо чадал чансааг л сайжруулах тийм ээ. За дээрэс нь олон улсад одоо бас ингээ гарах боломж бололцоо бас оюутнуудад маань байдаг шүү. За тэгээд бас хүний хараагүй үнцгийг бас нөгөө талд одоо үзүүлсэн байдаг тийм. Тэгэхээр нэг асуудлын хүрээнд ингээд олон талаас нь харах одоо үнцэг харах хүрээг нь одоо тэлж өгөх гэдэг л ийм л гол зорилго байна л та. Тэр нь бол мэдээж энэ наадамд оролцсноор оюутан залуучуудын одоо тэр мэрэгжлийн одоо чадвар те юу нь бол нэлээд дээшлэх болов гэж бодож байна. Тэр өрсөлдөг хоорондоо өрсөлдөж байгаа учраас тэр өрсөлдөг чадвар ер нь бол бас нэлээд дээшээ сайжирдсан болоо гэж бас харж байна те. За маш их баярлалаа, бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд бас наадамд оролцож байгаа оюутнуудтай. За тэгээ нийт үзэгчд маань сайхан төгсгөлд нь урайлсан сайхан үг хэлвэл те. Чих би. Тэгээд Монголд жил болгон одоо монголчууд маань өөрсдөө зохион байгуулж байгаа нэгдүгээрт. Тэгээд хоёр дахь том боломж нь бол мэдээж улс дотроо зохион байгуулагдаж байна. Тэгэхээр энэ сайхан олон улсын институт олон улсын статустай болчлоо. Энэ сайхан наадамд оюутан залуучууд манаас өргөнөөр оролцоорой цааш гэсэн одоо хамтарч ажиллаж байгаа байгууллагууд маань хүртэл тийм ээ. Энэ одоо Монголын урлаг гэдэг бол мэдээж Монголын түүх, соёл зайлшгүй шингэсэн байдаг. Тэгэхээр энэ маань одоо ингээд харахад оюутны наадам хэдий ч гэлээ бас энэ бас Монгол брендийг, Монгол хүнийг, Монгол улсыг бас олон улсад сурчилж байгаа бас нэгэн том
процесс юм шүү. Тэгэхээр та бүхэндээ бас оролцож байгаа нэгт оролцогч нартай амжилт хүсье. За дээрээс нь хамтарч ажиллан дэмжиж ажиллаж байгаа байгууллагуудаа бүгдэнд нь бас чин сэтгэлийн талархал хүсье. За тэгээд бүгдэнд нь олон улсын дэлхийн театрын баярын мэндийг бас энэ ташрамд хүргье гэж бодлоо тий. За маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн зочноор соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийн багш Төмөрч Өдөр, соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийн багш Бат Толго нар оролцлоо. Хөтөлбөрийн турш хамт исэн үзэгчдтэй маш их баярлалаа. Хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Маргааш энэ цагта иргэнцлээ. Тэр баяртай.